Одоо юу гэдэг энэ улаасны мөчрийг тайралтанд бэлтгэх тухай үзье. За тэгэхээр улаасны мөчрийг бэлтгэхдээ одоо нэг настай ийм шинэ залуу мөчрүүд бэлтгэдэг. За диаметр нь одоо голч нь бол 8 мм-ээс дээш. За ингээд одоо улаасны мөчрийг бэлтгэж аваад эндээсээ биднес тарихад зориулж тайрна. Тайраац мөчрийн тайраацыг бэлтгэх хэрэгтэй. За мөчрийн тайраацыг бэлтгэхийн тулд одоо ханга бус ойролцоогоор 20-20-25 см урт. За тэгээ нэг мөчөрт дахианы давал 4-5 байх. 5 буюу түүнээс дээш байвал бүр сайн л дээ. Тийм байдалтайгаар бэлтгэн. Тэгээд хамгийн доотлын дахианы доогуур одоо энэ тусгай зориултын секатор гэж юм хаач байна. Энэ хаачаар 45 градус орчмын болоо доотлын дахианы доогоор харьцаж байгаа. За эндээс дээш дахианы ойролцоогоор 5 байх хэрэгтэй гэж байгаа тийм. Энд 1 2 3 4 5 дахь дахиа бол энд их гоё таарч байна. Тэгэхээр энэ 5 дахь дахианы яг үзүүрээр нь 2 мм орчим зайлтээгээд тэгшин тайрна. За ингээд тэгшин тайрлаа. За ингээд нэг мөчрөөс одоо дөрөвний стандартын шаардлагыг хангах хүртэл хангасан байх чадах тийм хэсгийг давтан яг одоо тийм дөрвчийн байдлаар тайрч авна л да. За ингээд энэ мөчрөөс 2 дахь авчлаа. За энэ болохоор зэрэг арай нарийнхан байна. Тэгэхээр энэ бол цаашдаа эндээс ургах модны одоо өсөлт хөгжилтөнд одоо муу хөрөлөд авжаад думаад орох учраас энэ бол тайралтанд тарихад хэрэглэхгүй. Энэ нарийнхан хэсэг юм. За гэх мэтлэнгээр одоо мөчрүүд ээлтэх юм. За яг эндээс нэгийг авчих. Тий. Яг зөв наадхан тий. За одоо ингэж энэ бол 25 см орчим өндөртэй боллоо шүү дээ. За тэгээд мөчрөөвөл тий мөчрөөвөл нэг өдөр талын нэг тал руу, язаа талын нэг тал руу харуулад ингээд зэгцтэй тавих юм. Сүүлд нь одоо мөчрөө тарж явах явцад бол бас толгойг нь руу харуулад суулгах тийм асуудал гарч магадгүй учраас эхлээд их журмтай яваа. Одоо бид сая бэлтгэсэн мөчрөө энэ талбай бэлтгэсэн талбай дээр суулгах гэж байна л да энэ. За маш уу их хэмжээгээр тарьж байгаа тохиолдолд бол энэ мөчр хоорондын зайг нь жоохон алстай, жоохон зайтай. Витамин одоо хэлбэрчлэлтийн хангаж өгөхөнд бол жоохон зайтай. За энд бол бага талбайд цөөхний хийж байгаа учраас биднес мөр хоорондоо 40 см нэг мөрөндөө бол мөчрүүд нь 20-25 см зайтай байхаар суулгаж байгаа. За суулгахын тулд яг бид саяныхан бэлдсэн мөчрийг нэг нахийг хамгийн дээдлийн нахийг нь үлдээгээд доотлын налуу хэсгийг газар хөрсөн дээр яг одоо ингэж хавтгай байхаар байрлаж одоо тэр хөрсөөр сэрүүлж ангаалгаж мөчрөө тавьж өгнө. За эхнийхэн мөчрийг тавьдаа. За тэр налуугаа татчихнараа тий. За тэгээд мөчрөө суулгачаад тий. За дахиад дарна. За тэгээд мөчрөө тэн дээр байрлуулчаад хөрсөө сайн гიშгэж нягтруулж өгнө. Хоорондох зайвал 20-25 см гэж хөрсний өргөнөөр байхад л болно л доо. Тэгээ мөчр хоорондоо байх зайвал хөрсний өргөн чиний байхад баримж авах. Энэ мөчр маань 30-аас 45 градусын налуу байх хэрэгтэй. Тэр налуу тал нь наран дээгдэж явах маягаар тавигдвал одоо илүү үндэслэх байдал нь дээшлэн л дээ. За хөрсний хувьд бол яг зүгээр зориуд бэлтгэж талуудаа хөрсөө зориуд бэлтгэж гин. Хөрсний найрлаганд бол үр жишэнтэй баршаа хөрс тэгээ илс бууц байх одоо хэрэгтэй болно. Тэр нь тий үрдэсийн зэрэг хэрэггүй байгаа. Гэхдээ энэ улаас маань бол харьцаагүй хөрсний одоо тийм үр жишин их хайхтар нарийн шаардахгүй. Тэгээд одоо сайн үр жишинтэй хөрснөл улаас маань их сайхан биерхүү болж орж чадна. Ингээд нэг нахаа үлдээгээл
Тэгээ цаасаад энэ бол маш сайн гიშгэж өгч. За энэ хөрсийг бол одоо мөчрөө сууснаар дараагаар суул тасн дээр хэсгийнхаа хөрсийг сайн нэвтрүүлж өгнө. Өөрөөр хэлбэл нэгэнт одоо суусан мөчрийн бүх гадаргууг энэ одоо хөрстэйг хамтарч авах юм бол. За тайрал эхлэхээс өмнө хөрсөө бэлтгээд хөрсийг бол хамтал осгосон байх шаардлагатай. Хамтал осгосон чиг авсан ноёт хөрсөн дээр одоо мөчрөө суулгаж өгнө. За тарилсныхаа дараагаар тэгээд одоо услаад тэгээ услгааг бол дараагаар нь тодорхой ээлжтэйгээр хийж. Услгаа бол одоо энэ нөгөө мөчрөө шүү дээ. Мөчрийн сууж байгаа хүн бол 25-аас 20-25 см мөчр байна. Тэгэхээр тэр мөчрийнхээ хэмжээнд нэвтэлж усна. Эхлээд бол нэг удаа бол маш сайн усалж өгнө. Дараа нь бол нэг 3 хоноод тэгээд 7 хоноод тэгээд дахиад 7 хоноод ингээд ер нь ургамал ургалтын хугацаанд бол 14-өөс 16 удаа усна. Хамгийн гол нь нөгөө бороо хур багтай байх юм бол услааг нэмж өгнө. Бороо хур баггүй байх юм бол их байх юм бол услааг орогдуулж өгдөг. Услага бол ер нь нэг гад бол 500-аас 600 м3 ус шаардлагатай. Ер нь энэ навчид модонд. Энэ 500-аас 600, 700 м3 нь яагаад шаардлагатай гэдэг юм гэхээр нөгөө хөрсний сэрэг нягтцаасаа болоод тэр усны хэмжээ нь өөр болох хамгийн гол. Тэгээд дараа нь нэг 14 хонсны дараа бол хөрсийг сэрүүлж өгнө. Хөрсийг сэрүүлж өгнө. Хөрсийг сэрүүлж өгөхдөө нөгөө услага хийн штэ тий. Услага хийхдээ цуг сэрүүлээд өгч. Тэгвэл дахиад нөгөө хөрс нэмж сэрүүлэх шаардлага байхгүй болчихдог. Тэгээ нөгөө юуны услагыг ууршилтыг багасгаж байгаа. Тэгээд хамгийн гол юм бол масвын ихийн талбай тарих юм бол мөчр хоорондын зай бол 40 см, игний хоорондоо бол 70 явна. Тий. Яг хөө энэ нөгөө гашаа талбай нь бага байх юм бол тэр талбайдаа зохицуулаад тарьж байгаа. Яг норм механикжуулах юм бол бас мөрний хоорондох зай өгсөж явчихдаг. За хөрс бол хамгийн гол нь ерөөсөө маш хөнгөн сэрэг хурж нөгөө суулгах царил байдаг штэ. Чөлөөтэй орж явах тийм л байх штэ. Хөрсний хувьд бол. Их шавранцар хөрсөнд бол урах дам. Аль болохоор илсэрхэг, хар шорон, хөнгөн сэвсгэр хөрсөнд бол илүү сайн урах. Тарьсан штэ. Ингээд тарьсны дараа 2-оос 3 жилийн дараа удаас маань ийм том болж урагч байгаа. За энэ бол 2 нас нэг настай. Энэ бол 2 настай удаас. За тэгээд удаасыг зориултаас хамаарат нөгөө энэ боожуулах талбайгаас суулгасан талбайгаас шилжүү суулгаж болно. За шилжүү суулгахдаа бол боожуулах талбай арай томхон хэмжээнд хоорондын зайг нь бол метрээр зайтай аваад тэгээ энийг нөгөө удаасаа одоо энэ удаас шүү дээ. Энэ нөгөө мөчрийн засалт хийж байгаа. Тэгээ одоо энэ доод талуудыг эднүүсийн таньж өгөөд тэгээ энэ одоо мэдэн дээшээ ургасан байх юмнууд эднүүсийг авч өгөхөөр дараа жилээс эн чинь ингээд сагсаагаад нөгөө хэлбэржилт орж ирж байгаа. Тэгээ хэлбэржилт орж ирэхдээ хүнд худалдах юм бол илүү гүйдэг. Гэтэл одоо манай практик дээр болохоор гитерхий одоо 10-20 см гитерхий шигүү тарьчаад ямар ч хийхгүй энэ ийм салаагүй нарийнхын мавич зараа нөгөөтг нь урахгүй тэгээ хэлбэршихгүй байхдаг. Тэр хэлбэржүүлэлтийг бол тусад нь заавал хийж. Яг стандартны мөчр бол ингэж ургаж байгаа. Энэ хараа. Ухаж авахд бол үндэс гэмтэхгүй. Хэрвээ ухаж авахд үндэс гэмтэх юм бол энэ үндэснүүдийг жоохон тайраад өгч. Үзүүрүүдийн. Яг суулгахтаа. Ингээд сайхан тайраад өгч. Тэгээ ухаж авахтаа бол ер нь үндэсийг их баг гэмтэх хэрэгтэй. Тэгээ нөгөө стандартын яг тайрц чинь бол ийм их сайн үндэс гаргадаг байхгүй. Стандартын биш нь болохоор ингэж жигд үндэс гаргадаг. За ингээд нөгөө мөчрөлт уг нь бол энийг нөгөө боожуулах талбай дээр байхад засалт хийх хэрэгтэй. Мөчрийн засалт. Тэгээ эднүүсийг ингээд нэг гол ишнээс нэг сантиметр ихтэй тайраад орчих чинь. Тэгээ энэ одоо мөчрч ингээд дээшгээ явна шүү дээ.
За энийг тодорхой хэмжээнд хязгаарлая гэвэл дээрээс нь бас авчдаг. Ингээд. Тэгээ эн чинь ингээ за энэ бас арай юу байна. Энэ гурыг авчээ. За ингэх юм бол одоо эн чинь эднүс нь сайхан ургаад эднүс чинь ингээ салаалаад ургаад ирэнгүүт нь дараа жил нь дахиад танж болно. Тэгэхээр эн чинь нэг ёсондоо нөгөө хот тогчлолтод гаргахад бол хэлбэршиж гарч байгаа. Тэгэхгүй манайхан чинь бол одоогийн нөгөө суулгацнууд нь болохоор ямар тийм хэлбэршүүлсэн юм хийхгүй шууд нэг нарийнх юм гаргаад нөгөөх нь хот тогчлолтын дээр очихороо хэлбэр гаргуулдаг болж байгаа. Уг нь бол боожуулах талбайгаар дамжаад хэлбэржүүлээд гаргах юм бол илүү нөгөө ач холбогдол нь өндөр болоо явж байгаа. За энийг манайх ерөөсөө хийхгүй байгаа. Одоо сүүлийн нэг юу гэдэг модны цах гэл нэг баахан суулгач тарьж зараад байна шүү дээ. Тэрэнд бол дандаа нөгөө стандартын биш суулгач гарч ирдэг. Хэрвээ ингээд зүгээр хэлбэржүүлээгүй байж байгаа суулгач, хэлбэржүүлсэн суулгач хоёр хэрвээ байж их юм бол хэлбэршүүлсэн хүн авахыг бодно шүү дээ. Энэ чи ийм байдаг юм байна, ийм учиртай юм байна гэдэг. Ийм шал өөрөөгөө бургас бол яг энэ нөгөө бургасны чинь зүйл олон янз л да. Хот тогчлолтод зориулсан бургас байж байгаа, ойжуулсан зориулах бургас байж байгаа, зүгээр одоо амьд хашаан зориулах бургас байж байгаа. Тэрэндээ ургуулахыг гэх юм бол бургасыг бол ийм өндөр ургуулахгүй тодорхой ингэж тайраад энэ үлдэн шүү дээ. Энэ чинь нөгөө хашаанаа дагаад ургаад ахт нь энэ хэмжээд байгаад ах юм. Энэ салаа нэгс гарч ирээд. Тэгээ одоо энэ даялангуй цустланч байдаг юм нэг хашаатай айлууд байна шүү дээ. Хашааныхаа наагур тарьшаа энийг ингээ ургуулад авах юм бол амьд хашаа тэр чигээр өгчдөг. Хамгийн сайн. Тэгээд нэг ёсондоо үнгүй хашаа болчихдог байхгүй. Ямар ч төлбөр байхгүй. Тэгэхээр тэр чинь нөгөө мод авт тарина гэвэл бас нэлээд их мөнгө орно шүү дээ. Гэтэл энэгээр нь тарьчих юм бол нэг 4-5 жилийн дараа болоо шүү дээ. Маш гоё тийм амьд хашаа болчихж байгаа.